Үзэгчдээ улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Тэрбиш Давг хүрэлцэн ирээд байна. Таны өнөөдөр мэдээг хүргэе. Та бүхэн хорооны мэдээг хүргье. Дэндвийн Тэрбиш Давг 1974 онд нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль, 1982 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Гумболдтын их сургууль хүнсний инженер технологич мэргэжлэр, 1992 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хотын техник эдийн засгийн институтыг менежментийн удирдлага мэргэжлэр тус төгссөн. 1982-оос 1983 онд Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер, 1983-аас 1984 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич, 1984-өөс 1986 онд Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич, 1986-аас 1988 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн дарга, 1988-аас 1990 онд Германы чөлөөт залуучуудын дээд сургуульд орчуулагч багш, 1992-оос 1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн, 1994-өөс 2000 онд ТБТ андууд компани ерөнхий захирал, 2000-аас 2002 онд хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, 2002-оос 2004 онд Монгол улсаас холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа онц бөгөөд бүр эрхт элчин сайд, 2004-өөс 2007 онд Монгол улсын засгийн газрын гишүүн хүнс хөдөө аж ахуйн сайд, 2004-өөс 2008 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2008-аас 2012 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2012-оос 2016 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2012-оос 2014 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайд, 2016 оноос Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга. Эдийн засгийн байнгын хороо намрын чуулгыг хийснээс хойш ямар бас хуулийн төслүүдийг хэлэлцүү. За бас эндээс бас анхаарал татсан хамгийн гол хуулиудын талаар бас танад товчхон өргөж ярилцлага эхлэе. Баярлалаа. Энэ намрын чуулганы хамгийн чухал асуудал бол төсвийн 2017 оны төсөв байдаг. Төсвүүдээр бол эдийн засгийн байнгын хороо тусгай ажил хэсэг байгуулж өөрийнхөө саналыг төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Нэлээх ажил хэрэгчээр хандаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах чиглэлээр бол нэлээд олон саналуудыг гаргалаа. За төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого дээр бол хилцэж, тэрэн дээр бол бас ажил хэсэг гаргаж, санал онлоо хийж ажиллаа. За үндсэн чиглэлийн асуудал байна. За эдийн засгийг хүндрэлийг давах, тогтворжуулах хөтөлбөрийг гээд ингээд үзэх юм бол эдийн засгийн холбоотой чухал асуудлууд дээр байнгын хороо идэвхтэй ажиллаж, байнгын хорооныхон дэргэд байнга ажлын хэсэг байгуулж, орж ирж байгаа хуулийн төсөл дээр өнөөдрийг үүсэж байгаа нөхцөл байдлыг ялангуяа хүндрэлийг даван туулахын тулд эдийн засгийг иж бүрнээр нь томоор нь харж яавал сайжруулах чиглэлээр иж бүрнээр нь тийм төслүүд саналуудыг оруулж ирж ажиллаа. Тэгэхгүй зүгээр нь орж ирсэн хууль болгоно нь бол яг энэ дээр болох юм, энэ дээр болохгүй маа гэх биш. Энийг том утгаар ингэж харж иж макро эдийн засгийн төвшөнд харж иж л энэ орж ирж байгаа хуулиуд сайжрах ёстой л доо. Энэ чиглэлээр бол нэлээд идэвхтэй ажил тун завж чөлөө багтаал ажиллаа гэж бодож байна. Бидний амьдралын салшгүй нэг хэсэг бол урлаг, нийгмийн амьдралын чухал хэсэг бол хууль. Бүгдээрээ урлагаан дэмжиж хуулиан дээдлцгээе. Эдийн засгийг докторжуулах, эдийн засгийн хямралыг даван туулах, докторжуулах хөтөлбөр маань хэлэлцэгдээд эхэллээ. Тэгэхээр энэ дээр бас гишүүдийн зүгээс бас ер нь жоохон хуваагдмал байр суурьтай байх шиг байна. Жишээлбэл ингээ олон төс хөтөлбөрүүдийг ингээд зорилтуудыг ингээд төвшүүлсэн байдаг. Эргээд эднүсийг яг тэр зорилттоо дараад нь 18 сарын хугацаанд хүрч чадах уугүй юу гэдэг нэг асуулт нийгэм тулгараад байгаа. Зарим гишүүдийн зүгээс бол ер нь бол 4-өөс 5 төсөл хөтөлбөрөө яг зорилттой хөтөлбөрөө аваад тэрийг 18 сарын хугацаанд хэрэгжүүлвэл энэ илүү яг бодит үр дүнд хүрэх юм аа гэсэн нэг тийм санал явуулсан. Та өөрөө хувь хүнийхээ хувьдаас 2009 онд Баярын засгийн газрын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр гэж гаргасан. 2013 онд
Алтан үеийн засгийн газар 14 онд сайхан бэлгийн засгийн газар данх хөтөлбөрийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах тийм хөтөлбөрүүд гаргаж ирсэн. Тэгээ энэ хөтөлбөр дээр ерөөсөө хяналт тавьж байгаа. Зүгээр хөтөлбөр гаргаж ирдэг орхиж байгаа. Одоо өмнөх 3 удаагийнхтай харьцуулахад энэ удаагийнхыг ямар болсон гэж байна? Энэнийг үзсний үндсэн дээр энэ удаагийн хөтөлбөрийг бол чамбаа оруулах ёстой гэсэн үүднээс Монгол Ардын нам дээр ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. За эдийн засгийн байнгын хорон дээр бол ажлын хэсгээр тусгайлан байгуулагдаад ажиллаад одоо эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс оруулж ирсэн хөтөлбөрөөр санал хурааж байгаа. Гэхдээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй засгийн газрынхаа гишүүдтэй хамтарсан учраас бол энэ хөтөлбөр бол нэлээд сайжирсан байх гэж бодож байгаа. Гэхдээ 1.8 сард бол улс орны эдийн засгийг бол одоо ялангуяа ийм хүнд үед бол тогтворжуулна гэдэг бол тийм амархан ажил биш л дээ. Ер нь яг энэ хүндрэлийг даван туулах тогтворжуулах хөтөлбөрийг ямар ч байсан батлаад эннийхэн дагуу шахаж шаардаж ажиллуулъя. Улсын хурлаар 6 сар болгон одоо тайлангаа танилцуулж гисэн маягаар ингэж оруулж ирж байгаа нэг гүйцэтгэлийн хяналт шалгалт гэдэг шиг хөтөлбөр гаргасан бол тэрийг хяналт шалгаж яа гэсэн юм зарчимтай орж ирснээр бол арай урд өмнөхөөс эрдэнэтэй болгоно, хариуцлагатай болгоно, мэдээлждэг байна гэсэн нэгдүгээр асуудал энэ байна. Одоо бол миний бодлоор би ч гэсэн өөрөө одоо нэг хөтөлбөр энэ төр боловсруулж байна л да. Ерөөсөө улс орны эдийн засгийг одоо хөгжүүлэхийн тулд юунаас эхлэх вэ гэж. Манайхан бол Монгол улсын эдийн засгийг одоо ядарсан үед нь хамгийн их авч үзсэн өлсгөөг салбар хөдөө аж ахуйн салбар гэж ярьдаг. Нөгөө хэсэг нь бол одоо уул уурхайн салбар, алт мөнгө, одоо нүүрс, зэсэл одоо Монгол улсыг хөгжүүлнэ гэж ярьдаг. Нөгөө нэг хэсэг нь дид бүтцийг хөгжүүлэх зүгээр байна. Бас нэг хэсэг нь бол боловсролыг хөгжүүлэхгүйгээр бүгдээр нь дээд боловсролтой болохгүй юм шиг гэж ярьдаг л да. Тэгэхээр энэ дээр энэ одоо бүгдийг базаж үзээд гэх юм бол ерөөсөө ажилтай хүн, орлоготой хүн, ажилсаг хүн улсаа л хөгжүүлдэг юм байна гэдэг нь дэлхийн олон улсын жишээг судалж үзлээ л дээ. Ялангуяа эдийн засгийн хямралаас гарахын тулд одоо эдийн засгийн гайхамшигыг орж ирсэн улс орнуудын туршлагыг ингээд судлаад үзлээ. Сингапурыг үзлээ, Япон, Солонгосуудыг үзлээ. 1949 онд Герман улсад дайны дараа яаж гарч ирсэн нэг үзлээ. 2000 онд Турк яг манайх шиг эдийн засгийн хүндэрсэн үед л яаж гардгийг бас судлаа. Ерөөсөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, орлого нэмэгдүүлж, ажлын байртаа бий болгох, хүмүүсээ ажилсаг болгох асуудал бол ерөөсөн номер 1 асуудал гэдэг нь бол их тодорхой байгаа. Энийг олон жил ярьж байгаа мөртлөөсөн яг юу хийх вэ, яаж хийх вэ гэдэг дээрээс ярьж өгөхгүй л байна л да. Тэгэхээр бол яг одоо энэ удаагийн тогтворжуулах хөтөлбөр дээр мэдээж эдийн засгийн хүндэрсэн байгаа үед нь бол тодорхой салбаруудыг бол уналтын зогсоох ийм одоо хандлагыг одоо бид гаргаж ирж тэгээд нэг салбар болгоны детальч бичснийг нь бол жоохон базаа цэгцлээд ингээд хөтөлбөр бол одоо хилцэгдээд явж байна. Цаашдаа бол Монгол улсын эдийн засгийн одоо өсрөнгөө хөгжил гэдэг юм уу дэвшил гаргахын тулд бид юу хийх вэ гэдэг дээр бол их бодууштай зөвхөн эдийн засгийн асуудлыг одоо 1.8 жил биш нэг 8-аас 10 жилийн хугацаанд тэр ямар үр дүнд хүрэх үеийг харахгүйгээр зөвөр нөгөө юу гэдэг лээ нэг төр зуурын нэг арга хэмжээ аваад гал унтраа гэдэг шиг тийм арга хэмжээ бол төр зуурын юм гэдгийг олон удаагийн хүндрэлийг давт хөтөлбөрүүдээс л харж байна л да. Тэгэхээр бол энэ хөтөлбөр маань бол ямар ч байсан батлагдах ёстой, энэний дагуу шахаж шаардаж ажиллах ёстой. Шадар сайд байж байхдаа ерөөсөө сахилах хариуцлага бол Монгол улсын хөгжлийн гарцсан байна. Сахилах хариуцлага бол үндэсний баялаг байна гэж тодорхойлж байсан. Ингээд судлаад ингээд үзээд байхад бол ерөөсөө л улс орны хөгжлийн гол цөм нь бол алтч биш, нүүрсч биш, малч биш. Тэр бол гол нь чухал мөртлөөсөн тийм юм байгаа нь өөрөө суур мөртлөөсөн тэрийг авч явдаг хүн нь өөрөө тэрийг үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүн өөрөөсөө гол цөм гэдэг нь бол дэлхийн жишээгээс харагдаж байгаа учраас хүнээ зөв хөгжүүл хүний ажлын байртай болгоход тэрлөө нэг томоохон одоо ажлын хэсэг байгуулж хөтөлбөр боловсруулна гэж бодож байгаа. Одоо хөтөлбөр дотор бас мега төслүүдийг хөтлөгнөө гэдээ ярьж байна те. Тэгэхээр мега төсөл дотор 5 толгой байна. Тэгээд дулааны захиргааны станцууд байна. За мэдээж бол бусад одоо томоохон төслөө гацуурт тэгэл төмөр зам гэл. Эдгээрийг ер нь хөдлөх боломж бий юу? 18. Ер нь 18 хүртэл. Одоо хэрүүлэн болоод хөдөлгмөр байна шүү дээ.
хин нэг нэг ажлыг хийх ёстой. Аливаа ажлыг 100% одоо зөв хийдгүү л дээ. Тэгтээ бол ямар ч байсан одоо 60-70-80% гэдэг юм их зөв гэж явчих юм л гэсэн. 100-аас илүү зүйтэй одоо үр ашигтай явах нь бүр сайн. Тийм учраас бол мега төслүүдээр бол ингээд эцэс төгсөлгүй маргаан биш. Тэгээ гадны нэг хамааралтай биш. Монгол толгоогоор Монгол сэтгэлгээгээр одоо өөрийнхөө улс орны язгуур хэвшигтээр тулгуурласан тэр санаануудаа гадныхантай хамтарч одоо хэрэгжүүлэх ёстой. Энийг одоо хангалттай ярьлаа дөө. 5 жил ярьлаа, 10 жил ярьлаа, 7 жил ярьлаа. Одоо ярих цаг одоо дууссан. Гэхдээ яг ямар төслөөс нь яаж эхлүүлэх үүдийг системтэй бодож хамгийн түрүүнд Монгол улсад хөрөнгө орж ирэх улаан ажлын байр бий болгох тийм төслүүдийг л хэрэгжүүлэх ёстой. Одоо нөө зах зээл дээр чи үнэ өссөн байгаа. Яг энэ үед нь жишээлбэл та эдийн засгийн байнгын ороонд даргын хувьд хөдлөгч гэдэг юм уу цаашаа одоо ингээд нэг төлхөц өгөх маягаар тэгж ажиллах боломж юу бий юу? Байлгүй яг энэ чинь дэмжих ёстой. Тэгтээ бол би дахиад хэлчихье. Ер нь хүнээ хөгжүүл ажилсаг Монгол бий болгож яг мега төсөл хэрэгжүүлэхэд яг төслийн дээр нь ажиллах хүнээ бэлдсэн юм уу юм гэдгээс л бас эхлэх ёстой. Тийм учраас ер нь бол энэ мега төслүүдийг эхлүүлэх ёстой. Гэхдээ нэх олон зэрэг мега төслийг хэлж чадахгүй юу? Үнэхээр хэрэглэгч нь байна уугүй юу гэж ингэж харах ёстой. Тэгээ одоо түүхий харьцангуй өсөж байгаа энэ үед бол биднээсийн эдийн засгийн байдлыг хүндэрээд байна гэж байгаа нь бол бид энийг бас ойлгохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бол энийг их зүй дэлхийн улс оронд бол зөв танилцуулах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр Монгол улсад бол гадаадынхны итгэдэггүй юм бол улс төрийн доктортой байдал нь яаж байгаа вэ гэж. Хоорондоо хэрэлдээд лайдаг, нэгнийхээ оруулж ирсэн юм унгаагаад лайдаг. Тийм учраас тодорхой хүмүүс ажил үүрэг үүрж байгаа бол хариуцлагаа хүлээ ажиллаа хий. Тэрэнд бид итгэл өгье. Харин чи энэ ажлаа хариуцлахгүй хийж чадсан бол бас хариуцлагаа үүрээрэй гэдэг ийм механизмд орох цаг нь бол одоо болчиход байна. Нэг цонхны бодлого нэгдүгээр, нөгөө талаас нь бол хариуцлага үүрэх ёстой. Энэ мега төсөл гэдэг юм уу аль эсвэл энэ саяны хүндрэлийнхаа төлөвлөгөөг хөтөлбөрийг гаргацсан бол их хурл өөрөө энийг л баталсан бол энийг хий гэдэг дээр шийдвэр гаргахгүй бол баталчихлаа. Батсныхаа дараа тэгж болохгүй, энэ ч болохгүй гэх биш. Харин буруу зүрэг хийж байгаа нь бол эдийн засгийн байнгын орондоо бид авч шалгаж хууль хяналтын хувьд нь хууль зүйн хувьд нь нийцж ийн үгүй гэдэг дээр бол бид шахшаардаж ажиллах хэрэгтэй. Монгол улсын иргэн бий, иргэн таач бас Монгол төрөө хүндэтгэж хуулиад эдэлж амьдарцгаая. Одоо бас нэг асуудал яваад байна л да. Одоо яг энэ хөтөлбөртэй холбоотой эдийн засгийн. За энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхэд 5.4 их 80 төгрөг шаардлагатай. За хаанаас бүрдүүлэх үү гэдгээр тий хаанаас бүрдүүлэх вэ гэдгээ нэг яг нэг ерхий байдлаар гаргацсан гэж гişүүд яриадсан. Тэгэхээр энэ мөнгийг хаанаас олох боломжтой вэ? Өмнөх одоо юу гэдгийг засгийн газруудын авч ирсэн шиг зээл авч хэрэгжүүлэх үү? Аль эсвэл одоо яг боломжтой төр төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлснийхэн дараа энэ мөнгөө боцсох уу гэдэг жоон тийм ойлголтын зөрүүд их гараад байна л да. Ялангуяа нийгэмд бол энэ ингээд яг хаанаас энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхэд бол хаанаас тэр санхүүжилт болох юм бэ гэдгийг тодорхой болгож. Хамгийн нэгдүгээрт бол монголчууд өөрснөө ажиллаж, хөдөлмөрлөж ингэж гарах нэгдүгээр асуудал. Хоёрт нь бол яг өнөөдөр юм хүндэрж байгаа нөхцөл байдал бол гадна дотны зээл тусламж тодорхой хэмжээгээр авахаас өөр аргагүй болцсон. Төсвийн алдагдал 2.6 их 80. 2.6 их 80. Орлогоосоо зарлага нь ихсчихсэн. Ийм нөхцөл байдалд бол тодорхой хэмжээгээр өндөр хүүтэй авсан тэр бонд зээлүүдээ бол аль болохоор багасгаж юм уу эсвэл арай хүү багтай зээлүүдийг хөөцөлдөж тэр зээлийн хүнд дарамтаас арилах юмаа бодох хэрэгтэй. Хоёрд нь бол тодорхой хэмжээгээр бол зээл тусламж авж энэ үйлдвэр аж ахуйн газар орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Ийм нэг асуудал. За гурав дахь нь магадгүй хоёр ч юм уу нэгд нь орох нэг асуудал бол төсөл хөтөлбөр нь өөрөө одоо мега төсөл гэж яриад байгаа мөртлөөс яг одоо бэлэн төсөл нь байна уу? Яг бэлэн байгаа төсөлтэй төслөн болвол за энэ бол Монгол улсад ийм үр ашиг өгөх юм байна. Ийм одоо
өөрөө шиг нөгөө талд гэх юм бол аль алиндаа одоо үр дүнтэй ажиллах юм байна гэсэн энийг нь бол шууд явуулаад энэ үнэхээр үр ашигтай төсөл гэж байгаа юм бол гадна дотныг одоо хөрөнгийг бол заавалчгүй дээс тусламж гэлгүүгээр өөрснөө төсөл дээр сайн төсөл дээр мөнгө босгоод тэрийг явуулаад тэнд ажлын байр бий болгоод тэгээд магадгүй орлого нэмэгдүүлэх ийм зарчим байгаа юм. Тэгээд энэ 2-3 зүйлийг л хийчихэд бол одоо болохгүй юм байхгүй. Энд чинь өөр гинжи уралтай зүйл байхгүй. Тэгэхээр гинжи уралын хамгийн чухал бол ажилсаг Монгол, ажилсаг гэдгийн дотор одоо юу гэдэг нь төрийн ордонд ажиллаж байгаа сайд дарга одоо орон нутгад ажиллаж байгаа дарга нараас хэсүүлээд бид үлгэр дуурай болж ажиллая л да. Өдөрт 14-өөс 16 цаг ажил. 14-өөс 16 цагийн ачааллыг дааж чадахгүй хүмүүс бол ажиллаа өг. Тэгээд цаана үнэхээр их орныхон төлөө нойр хоолгүй ажиллая гэдэг өөрийнхөө бие бэлдсэн хүмүүс нь орж ирж ажилд. Энэ 7 хоногт бас эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр санхүүгийн зохицуулах хорооных бас мэдээлэл хийсэн. Тэрэн дээр бас жоохон нэлээд маргаантай асуудлууд гараад байсан. Хоёр гишүүнээс ялангуяа банк ус санхүүгийн байгууллагатай холбоотой одоо нөгөө тэр 2.4 сангийн 2.5 тэрбумаас эхлүүлдэг байяа гэ. Одоо бол 800 сая төгрөг байгаа. За ер нь бол ингээд яг банкны систем ингээд нийт эдийн засгаар наваад үзэх юм бол нийт одоо эдийн засаг одоо банкны салбар 98%-ийг дангаараа эзэлсэн байна. Үлдсэн 2% дээр нь ерөөсөө хөрөнгийн биерч одоо юу гэдэг. Тэгэл бусад одоо оролцогч талууд ингээд ажиллаад байна. Энэ 98%-ийг задлаа. Нөгөө тэгвэр гадаадаас гадны банкны одоо салбарыг оруулж ирэх асуудал бас энд бас өгтөж яригдаад байгаа. Та үүн дээр бас яг байнгын хорооны даргын хувьд бол ямар байр суурьтай? Энэ арилжааны банкнуудаас гадна хөрөнгийн зах зээл гэж том салбар байгаа юм л да. Өнөөдөр ерөөсөө нийт мөнгөний 96-аас 98% нь арилжааны банкнуудаар үйл ажиллагаа арилжааны банкны үйл ажиллагаагаар одоо ингэ явагдаж байна шүү дээ. Тэгэхээр наадталд нь бол хадгалан зээлийн хоршоо, банк ус санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл ингээд 4 том салбар байгаа даахгүй. Тэг хөрөнгийн зах зээл дээр ерөөс анхаарал тавьж байгаа. Тэгээд одоо бол 2030 он хүртэл бол энэ нийт одоо мөнгөний энэ урсгал үйл ажиллагааны нэг 16% нь бол энэ саяны 4 салбараар явуулъя гэсэн зорилго тавьсныг бол манай санхүүгийн зохицуулах хорооныхан бол 2020 оны хооронд бол 15% нь бол энэ одоо хөрөнгийн зах зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад дэмжиж ажиллая гэсэн ийм зорилго тавьж байгаа. Энийг бол зөв зүйтэй гэж бодож байгаа юм л да. Тэгэхээр бол хөрөнгийн зах зээлийг үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хүмүүс хөрөнгөө яаж ариужуулж болдог. Хувьцаа аваад хувьцааныхаа одоо үр ашигтай гар тэрийг өсгөж болдог. Тэр механизм руу энэ санхүүгийн механизм, санхүүгийн олон арга барил бол суралцах ёстой. Тийм учраас бол энэ дээр бид өчигдөр санхүүгийн зохицуулах хорооны тайланг авч цаашдын зорилгын талаар ярилцсан л да. За түүний нэг дээр нь бол яг тэ хүмүүс энэ 800 саяын 4 сантаа юуны банк санхүүгийн байгууллагыг 2.5 тэрбум болгосныг буруу зүг гэдэг дээр нэлээд маргаа үүссэн. За энийг бол санхүүгийн зохицуулах хороо иргэд судалж үзэх ёстой. Аль аль дээр л бодох юм байна. Тэгэхээр бол санхүүгийн зохицуулах хороог энэ гишүүдийн хэлж байгаа ард иргэдээс гарч байгаа санал болгоныг та нар тусгайлан авч үзээд ахиж саналаа боловсруулж ирэх гэсэн тийм чиглэл өгсөн. Одоо ер нь хувьчлалууд дээр бас та ямар байр суурь илэрхийлэх вэ? Жишээлбэл төрийн банк. Яг ер нь хувьчлал зах зээлийн зарчимч хувьчлал зөв л дөө. Гэхдээ бид хувьчлалаас бол маш их том алдаа гаргацсан шүү дээ. Хувьчлалын гайгаар богинохоо хугацаанд 70 жил бүтээж ирсэн үйлдвэр ачуун газруудаа хувьчлаад яг үйлдвэр ачуууд байж ажиллаж байсан тэр эздүүд нь хувьцааг нь авалгүйгээр тодорхой хэсэг хүмүүс хувьцааг нь аваад баяжаад жинхэнэ нөгөө боловсралтай мэдлэгтэй жинхэнэ одоо 70 жил болж байсан хамгийн үнэтэй боловсролчгийн гудамд гаргаж ирсэн гудамд гаргаад ажилгүй болгосон тийм гашуун түүхтэй л дээ. Тэгэхээр бол одоо бол хувьчлалын асуудал үргэлжлүүлж байгаа нь бол бид урд өмнөх сургамжаасаа
аваад хурцлах ёстой зүйлүүдээ хурцлагаас өөр арга байхгүй. Энд дээр нэг л юм бодмоор байгаа. Тэгээ эдийн засгийн хямралаар далимдуулаад одоо бид бүх юм үнгүүдүүлчих үү гэдэг дээр их сайн бодох хэрэгтэй. Одоо эдийн засгийн хямралтай юм үед бол хувьчлалаад бол их олон газар өрсөлдөхгүй хямдхан хувьчлахтай нэг асуудал байна. А нөгөө талаасаа ялангуяа төрийн банкн дээр бол нийтдээ төрийн банкн дээр бол нэг 2 сая 700 гаруй мянган 3 сая хүний ч баг тэр чигээр төрийн банкаар үйлчлүүлж байгаа. Төрийн банк маань бол орон нутагт гар хөлтэй тэр банкийг 100% хувьчлаад авчвал нөгөө ард иргэд маань орон нутагт маань очиж сүлжээ үйлчлэгээ маань зогсчихъя гэж бас имзэглэж бодоод энэ дээр их ухаантай гарцгаараасаа хувьчлагтай хүртлийн нөхцөл байдлаа сайн тавьж өгөөсэй гэж хэлэхгүй болохгүй. Төрийн банкны энэ том сүлжээг одоо хувьчлагтай хүртэл анхаараарай гэсэн тийм саналыг бол эрчтэр бас байнга орон хуралдаар сануулж байсан л да. Хувьчлагтай бол ер нь 75 тэрбумаар хувьчлаа гэсэн эхний одоо санал байсан. Тэгэхээр зарим гишүүдийн хувьд бол энийг бараг үнгөөж авах гээд байна. Бараг өөрөөх нь зүгээр нэг аж ахуй нэг чинь өөрөө ингээд бараг өөрөөх нь үнээр нь авчих гээд байна. Тэгэхээр энэ дээр бас ер нь тооцоо судалгааг сайн нарийн хийх хэрэгтэй болов уу гэж яригадаад байсан. Яг 75 тэрбум гэдэг чинь 25% л да. Нийт хувьчлах хэмжээ бол 300 орчим тэрбум 300 тэрбум гэж анх үн байгаа юм байл. Тэгэхээр энийг одоо харин 300 хичнээн дээш байх юм. Төр өөрөө тодорхой хэсгийг авч үлдэх үгүй юу? Төрийн хэмжээнд нэг тодорхой хэсэг байж байхгүй нөгөө төрийн үйлчлэгээ үзүүлдэг банк маань одоо сум болгонд чи хүрсэн банк байхгүй. Тэгэхээр хувьд оронгуудаа энэ төрийн үйлчлэгээ тэрийг зогсоочих юм бол одоо яах вэ гэдгээс ахуулаад асуудал байгаа. Яг ямар ч байсан хувьчлал гэдгийг бол их хурлаар батлаад их хурлын одоо хувьчлах төлөвлөгөөнд нь оруулаад ингээд явуулсан учраас үндсэн чиглэлийн төвд ороод явуулсан учраас бол энийг яг хувьчлах процессд нь зөв зүйтэйгээр хувьчлах ёстой шүү. Ард иргэдэд хохирол учруулж болохгүй шүү. Үр ашиг нь өндөр байх ёстой шүү. Тэгэхгүй бол 300 тэрбум төгрөгийг чинь бол яг нэг 100 гаруй сая доллар шүү дээ. Тэгэхээр 100 гаруй сая долларыг хувьчилчаад энэ үйлчлэгээ гээ зогсоочих уугүй гэдэг дээр бол хувьчлалын нөхцөл энэ дээр сайн ажиллах хэрэгтэй юм шиг л харагдсан да. Бид иргэн таны амар амгалан сахиулж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Иргэнээ үнэлье, хуулиа дээдлэе. Амар тайван амьдралын төлөө хамтдаа. За одоо бидний бас ярилцлага өндөрлөж байна. Тэгэхээр танд бас хэлж хамжаагүй зүйлээ бол танай тавьчих байна. Яг одоо энэ эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн хямрал гэдэг ингээл байдал амаргүй л байна л да. Гэхдээ Монголын ард түмэн чинь 3 сая хүнтэй, өндөр боловсролтой хүнтэй, ажилсан хүмүүстэй, 60 орчим сая малтай, асар их баялагтай ийм улс орн бол хямрал энэ төр ярих ёсгүй л улс орн байна. Хямралыг бид өөрөө улс төрийн одоо олон жилийн бодлоо хоорондоо ойлголцдоггүй бие бинийгээ үзэн яддаг тэр утга нэг намынхан дотор фракц бүлгэл үзэн яддаг энэ их эц төгсгөлгүй хэрүүлэн багсгаж нэг Монгол улс шүү бид нэг улсын иргэд шүү үр хүүхд ач хүчийн төлөө энэ их сайхан баялагтай улс орныг бидэнд үлдээж өгсөн үг дээдсийнхаа одоо нэр хүндийн дахин муугаар дуудуулж ясын нөлөөлөхгүй ажиллах үүрэг одоо бидэнд байгаад байгаа юм. Тэгэхээр бол энэ дээр хүн болгон ажилсаг хүн болгон одоо энэ хямралыг үнэхээр гэр орондоо балга уснаас ахуулаад химнэлт асааж байгаа гэрлээс ахуулаад химнэлт өөрийнхөө явуулж байгаа үйл ажиллагаанаас унж байгаа машинаас ахуулаад химнэлтийн бодлогыг өөрсөндөө явуулж сурах хэрэгтэй. Ингэж сурсан ардан бол хөгждөг. Япон ямар улс байлаа, ямархуу одоо баялагтай байлаа гэдэг утга юм бол зөвхөн энэ хүмүүс нь химнэлэлт ажилсаг байдлаар хөгжсөн. Герман дэлхийн 2 дугаар дайны дараа тодорхой хотууд нь 60, 70, 80% нурцсан газрыг сэргээн босгохын тулд бүх зүйлээ химнэлтийн бодлогонд оруулж ажлын хөдөлмөрөөр давж гарсан. Тэгэхээр нэгдүгээр энэ химнэлтийн бодлогыг хүн болгон
Тэгээ дээрэс нь улс өөрөө энийг бодох хэрэгтэй. Тэр чинь байтугай төсөв бол харьцангуй гайгүй төсөв урд өмнөхөөс болсон ч гэсэн төсвийг дахиж танах, ханах юмнууд байгаа. Төсвийн тодтол дахиж хийх хэрэгтэй. Ялангуяа ийм хүндрэлтэй үед бол ард түмэндээ үннийг нийлж зоригж хэлэх тийм шаардлага бол бидэнд байгаа. А хоёр дахь нь бол би түрүүнд хэллээ дахиад хэлчихье. Бүгдээр ажилсгал бай. Ажлыг бол төр засагт удирдах байгаа ард түмнийхээ ихтгэл найдвар хүлээсэн их хурлын гишүүд сайд дарга нараас ихсүүлээд өөрснөө ажилсаг байж манлайлж ажиллаа. Бүгдээрээ химнэлт ажилсаг байдлаар энэ монголчууд өөрснөө л аварна. Тэгэхээр хүн болгон ажилдаж, хүн болгон хөдөлмөрлөж энээс л гарах ёстой. Тэгэхээр бол энэ дээр бол зовлон тоочоод бараг болохоон болцсон юм шиг ойлгох биш. Бид өөрснөө энэний цаана гарахын төлөө зүтгэхэд бол Монгол энэ байтугай даваанаас гарч исэн түүх байгаа учраас гарч чаднаа л гэж би баттай итгэж байна. За танд баярлалаа. Үзэгчтэй манай энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Дараа уулзтлаа. Түр баярлалаа.